Тэнгэр телевизийн дахиад явчихтай. За яваач тараас. Хай манайхан. За тэгэхээр яг одоо бид COP17 хурлын цэнхэр бүсээс COP радиогийн чамайг алдчихаар За sorry ахаа явчих. За яг эндээс шүү. Хай манайхан. За COP радио подкастын маань 4 дахь дугаар бид хоёрын амлсан ёсоор за COP17 хурлын цэнхэр бүсээс хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр энэхүү подкастыг сонсож байгаа, үзэж байгаа тэр өдрийн мэндийг та бүхэндээ хүргье. За зөвлөлтийн өргөн чөлөөнөөс мэдчилж байна. Бидэнтэй хамт Тэнгэр телевиз бол яг одоо COP17-гийн аль бисний шууд дамжуулалтыг өдөр болгон хийж байгаа. Тэгээд Тэнгэр телевизийн хөтлөгч Дэлгэр Заяа маань бас бидэнтэй хамт энэхүү дугаарыг эхлүүлж байна. Орой минь. За орой минь. За эхний 7 хоног дууслаа. 5 дахь өдөр болж байна. Ямар сэтгэгдэл төрж байна? Эхний 7 хоногийг хурдан өнгөрлөө сая. Тэгээд би бараг ингээд эхний 7-ог өнгөрч байгаа мэдхгүй өдөр болгоо ирээл хөтлөлтөө хийгээл явчихсан чинь нэг мэдсэн чинь 5 дахь өдөр ингээд болцсон. Ядарч байна уу? Ер нь гайгүй дээ. Тийм хөтлөлтүүд дээр болохоор нөгөө ихэнх ажлууд нь зочин олох тэгээ асуултуудаа бэлтгэх энэ төр дээр байдаг болохоор ерөөдөө нөгөө студиэс хөтлөлтүүдээ хийгээ явцсан. Гадуур нэх яваагүй. Тэгэхээр зэрэг ядралтал арайгаагүй. Дэлгэр замын өмнө нь хэдэн COP оролцчихлоо? Өмнө нь дандаа Уурамсгалын COP дээр одоо ажиллаж байсан. Энэ болохоор миний цөлжилтийн COP бол анхных нь COP. Тэгээд өмнө нь COP 27, 28 гээд 2 COP дээр Уурамсгалын COP дээр ажиллаж байсан. Тэгээд нэг нь болохоор нөгөө Арабын нэгдсэн Эмират улсад болж байсан. Нөгөөх нь болохоор Египт улсад болж байсан. Хоорондоо их ойрхон улсууд. Тэгэхээр Уурамсгалын өөрчлөлтийн COP бол харьцангуй одоо илүү бүр том цар хүрээнд зохион байгуулагддаг. Тэгэхээр анхны зөвлөлтийн купон гэж энэ ялангуяа их орондоо зохион байгуулж байгаа бас онцлогтой санагдаж байгаа байх. Ер нь одоо хурлын уур амьсгал хэр санагдаж байна одоо бусад копууд нь явсан копуудтай харьцуулахад. Бусад копуудтай харьцуулахад мэдээж хэрэг хэмжээгээр бол хамаагүй жижиг. Яагаад тэгэхээр зөвлөлтийн коп дотроо гэхдээ энэ чинь айгүй том зохион байгуулалттай болж байна шүү дээ. Яагаад тэгэхээр Уурамсгалын COP бол Египтийн COP бол түүхэндх хамгийн намайг явж байхад л түүхэндх хамгийн том одоо оролцоогоор хамгийн их хүнтэй COP болж исэн. 40 мянган хүн одоо ирж оролцож исэн. Тэгэхээр энэ бол маш өндөр тоо. Тэгээд тийм болохоор энэ одоо бидний одоо энэ ард харагдаж байгаа юм байгууламжууд байна шүү дээ. Эднэр бол ингээд маш олон гэх юм уу ингээд дотор нь ороод ер нь бол юм төөрхөөр. Тэгээд би эхнийхээ өдөр очиод ямар ч байсан тэгэл медиа центр олно, team руу явна, нэм руу явна гэд. Тэгээ ямар ч байсан ингээд нэг өдөр хоол олж идэх гэж тэнд чинь баг ингээд юугаал газрын зургаал харахгүй бол төр дотор нь төөрөөд байсан байхгүй юу. Тэгээд тиймэрхүү хэмжээтэй болж байсан. Энд болохоор ерөнхийдөө team дотор нь бол төөрч мөрөөд ах тийм ямар ч асуудал байхгүй. Айгу ойлгомжтой те ингээд ерөөсөө ингээд дундуур анаг годамжтай хоёр талаар ингээд байгууламжтай. Тэгээд тэр байгууламжийн дундуур ногоон бүснэ ингээд явж байдаг. Тэгэхээр энэ дээр бол ямар ч юм төөрөх асуудалгүй тийм жижигхэн байгаа. Гэхдээ энэ бол зөвлөлтийн COP-ийн хувьд бол бас нөгөө Сауди Арабын COP болсон шүү дээ өмнө жилийн 2 жилийн өмнө COP 16. Тэгээ COP 16-аас хойш ер нь бол COP 16 өөрөө нэлээд том болсон. Тэгээд тэрнээсээ болоод зөвлөлтийн COP бол одоо ингээд томорч ийн гэж харж байна. Тэрнээс өмнө бол айгу цөөхөн зочинтой ер нь л тийм ивентэдрүүд айгу жижигхэн нэг 100-200 гаруй ивенттэй тийм байдаг гэсэн. Тэгсэн чи одоо энэ жилийн COP чинь 780 ивенттэй. Сауди Арабын COP бол 800-аас дээш тийм ивенттэй зохион байгуулж ирсэн. Тэр энэ бол яг Сауди Арабын хийсэн зүйл байгаа юм л та. Тэгээ би бол одоо хувьдаа зөвлөлтийн COP ингэж томорж байгаад бас айгүй баяртай. Яагаад тэгэхээр энэ гурван нөгөө биологийн олон янзуудл уур амьсгал зөвлөлтийн урьдчилан гуруулын хоорондоо харилцаа уялдаатай асуудал болохоор ижил төвшөнд одоо авч яригдэл үг нь зүгээр л юм санагдаж байна. Тэгэхээр за эхний 7 хоног ер нь дуусах шат руугаа орж байна. Манай подкаст бас дундаа орж байна. Дундаа ороод бүр 4 дугаар руугаа орж байна. Тэгэхээр энэ 7 хоногт болсон маш олон хурлууд зэрэг боллоо. Хэдий одоо харьцуулга жижиг гэж байгаа ч гэсэн миний хувьд бол анхных учраас төөрхөөр л айгүй олон хурлууд маш олон сэдвүүд хилэлцэж байна л да. Тэгээд хүмүүс бас гайхаж байхдаа одоо за ингээ эхний 7 хоног болчлоо. Ерөнхий яг юу болвоо? Ингээд за сошиал медиагаар бол манай алгоритмууд бас өөрөө их сонирхолтой ажилладаг болоод ч тэрөө илүү утга уянгийн шүлэг дуу хөгжим хөшөө гэх мэтчлэн тийм яг агуулгын бус
мэдээнүүд их яваад байгаа шүү. Side event-үүдийн тий. Агуулгыг ингээд нэг товчлоод дүгнэж хэлвэл яг чи юу хэлвэ? Эсвэл арай дүгнэхэд ийт байна уу? Энэ 7 хоногт яг чухал яг ямар үйл явдлууд болов? Side event-үүд мэдээж яг нөгөө сошиал медиа дээр viral явж байгаа. Тэр бол угаасаа л ойлгомжтой. Сэтгүүлч нар чинь ерөнхийдөө тийм viral явахаар л ивентүүдийг хайж явж байгаа. Тэгээд яагаад тэгж байгаа вэ гэхээр одоо энэ хурлын чинь гол үр дүн гэх юм уу? Үр дүн нь одоо гараагүй шүү дээ. Хүмүүс бол ингээд хилцээр хийгээл тэгээд тэр хилцээр нь эцэн ширэндээ ороогүй тэгээд ингээд яваад байгаа. Гэхдээ энэ бол угаасаа л тийм л байдаг зүйл. Эхний 7 хоног ер нь л юм байдаг гэж үү? Эхний 7 хоногт бол ерөнхийдөө юу ч гардаггүй. Тэгээд нэг хүмүүстэй хоорондоо ярилцаал хилцээрүүд эхлээл одоо дээд шатны хүмүүс нь ирж үг хэлээл те нээлтийн арга хэмжээнүүд болоод green zone дээр хүмүүс нь ирж үзээл те ерөнхийдөө нэг тийм танилцсан байдалтай ингээд өнгөрчдөг. Тэгээ яг 2 дахь 7 хоногоос эхлээд ялангуяа тэр сүүлийн 2 хоногт нэг юм хурлын одоо энэ хуралч 12 хоног үргэлжилж байгаа шүү дээ те. Тэгээ сүүлийн яг 2 хоногоос ахуулаад яг одоо улс орнуудын байр суурь яг тодорхой болоод хоорондоо те яг жинхэнэ хилцээр нь эхэлдэг гэх юм уу. Тэрнээс өмнө бол байр суурь уур амьсгалын копууд дээр бол яг л тэгэж явдаг байсан. Тэгээ би бодохдоо зөвлөлтийн коп ч гэсэн ялгаагүй байхаа л гэж бодож байна. Тэгээ энэ 197 талууд хоорондоо нэг одоо чиглэлд ингэж харж ийж яг нэг шийдэлд хүрэх хэвээр бүгд нэг нь ч эсэргүүцэхгүй бүгд яг нэг зүйл дээр одоо яг тэгья гэж хэлээд тэр нь биелэх хэвээр шүү дээ тий. Тэгэнгүүт уур амьсгалын коп дээр болонгууд яг тэр нь болохоор сүүлийн 2 хоногт л яг болоод тэгээ яг зарим тохиолдолд нөгөө цагтаа дуусахгүй тэгээ хилцээр нь явсараагаа дараагийн хоног руугаа ингэж шилждэг. Тэгэнгүүт сөлжилтийн коп дээр бол өмнө нь бол тийм асуудал ерөөсөө гарч байгаагүй яг тэр хоногтой бол дуусдаг. Тэгэхээр тэр тэгэж шилжсэн асуудал бол ерөөсөө гарахгүй бах тэгээ хоног давж ингэж 13 дахь өдөрлөгөө бол орно гэж бодохгүй байна. Гэхдээ яг 12 дахь өдөр дээрээ бол чухал шийдвэрүүд гарах байхаа гэж одоо тийм хүлээлттэй байна. Тэгэхээр дэлгэр заягийн үед бас олон зочдтой уулзаж яг Тэнгэрлэгчийн яг явуулын студиэс ярилцсан байгаа. Тэгэхээр ямар зочдтой ярилцсан вэ? Тэндээс онцлог зочид юу байв? Онцлог агуулгууд юу байв? Ярилцлагаас нь. Миний хувьд онцлог зочид гэх юм бол за 2 зочин нэрлэж болж байна. Нэг нь өнөөдөр яг нөгөө ярилцлага хийсэн. Сауди Арабийн COP16-гийн хурлын даргалагч Осама Факихатай ярилцсан. Тэгээд Факихагийн ярилцлагыг болохоор яг энэ цэнхэр бүсийн яг энэ одоо бидний одоо энэ өгц зурдаас харагдаж байгаа энэ павильоноос те павильоноос нь яг Сауди Арабийн павильон дээрээс орж ярилцлагыг нь хийсэн. Тэгээд тэр павильонд зүгээр ингээд тэр ярилцлага хийхээс илүү Сауди Арабийн павильон нь илүү тийм юу байсан. Одоо тэр Осама Факиха гэдэг хүнээс өөр хүн ярилцлага өгч болохгүй гэдэг тийм дүрмтэй байсан. Тэгээ би очиод ингээд павильоныхон бусад хүмүүстэй ингээд ярилцах гатэ дандаа ингээд дээд шатны ерөнхийдөө төрт ажилтдаг хүмүүс нь байгаа юм л та. Яг л нөгөө уур амьсгалын хөрчлөлт, сүлжилт, усны асуудлаа мэддэг хүмүүс тэгсэн хэрнээ бүгдээрээ ярилцлага өгөхөс татгалцсан. Тэгээ тийм болохоор тэр нарийн цаанаасаа тийм дүрмтэй бид нар ингээд те ганцхан хүнийг л ингээд ярилцлага өгүүлнэ. Тэр хүн нь болохоор манай энэ дарга байх хэвээр. Тэгээд бусад хүмүүс нь бол ингээд зүгээр мэдээлэл өгч болно. Тэрийг нь сэтгүүлчнаар ингээд энэ хүн надад ингэж мэдээлсэн, энэ павильоноос ийм мэдээлэл гарлаа гэдэг юмыг нь өөрсдөө тайлбарлаж болно. Гэхдээ бусад хүмүүс нь бол бид нар бол царайгаа харуулж ингэж ярилцлага өгөхгүй гэдэг зүйл байсан байгаа байхгүй. Ерөнхийдөө гэхдээ ер нь Египт, Сауди Араб тэр having яг тэр улс орнуудын одоо нэг медиа эрхчлөө гэх юм уу нэг тиймэрхүү байдаг. Египтэд ажиллаж байхад бас камера хураалах хашгичсэн. Зүгээр ин видео хийсэн хаа төлөө. Тэгээд тийм болохоор зэрэг яг тэрэндээ л холбоотой байх гэж миний хувьд бол бодсон. Тэгээд яг ярилцлагын хувьд болохоор тэр хүний хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь гэх юм уу. Яг ингээд Сауди Арабыг маш тийм цөлжилтийн асуудлыг бол дэлхийн түвшинд яг ингэж харуулсан гэдэг тэр байр суурийг бол айгүй их илэрхийлсэн. Тэгээд бид нар бол ингэж томсгох. Тэр нь ч бас үнэн л дээ, сайд ивентүүдтэй цар хүрээгээр айгүй их тийм томсгосон. Гэтэ нөгөө талаараа энэ копиг бас тийм өргөн хүрээнд хийх нь яг зөв юм уу, буруу юм уу гэдэг дээр дэлхий бас хоёр хуваагдсан байдаг. Тэгээд ингээд нэг нь одоо ингэ зөв үү, ягаад гэхээр ногоон бүс ялангуяа. Сайд ивентүүд ихсэх тусам одоо ногоон бүсийн цар хүрээ улам томроод зарим тохиолдолд ногоон бүс нь цэнхэр бүсээсээ илүү том байдаг тохиолдлууд маш олон байдаг. Тэгээд Египтэд ялангуяа их тийм байсан. Ногоон бүс нь бүр маш одоо хөргөн гэх юм ингээ цэгэр бүсээс хамаагүй олон арга хэмжээ ингээ зохион байгуулад хамаагүй олон хүн ирээд байгаа байхгүй. Тэгээд тэрэнд оролцохын тулд бас гадаадуудаас аягүй олон хүмүүс ирсэн байгаа. Тэгэхээр тэр яг зөв юм уу гэдээ асуухаар жинхэнэ энэ хилцээр дээрээ биш яг энэ
гол дүр нь ногоон бүс болчиход байгаа юм шүү гэдэг асуудлыг дэвшүүлээд тэгээд тэнцэнээс хойш ер нь бол копийн энэ оролцож байгаа хүмүүсийн доо хязгаарлах хэрэгтэй юм байна гэдэг асуудал бол дэлхийд даяар бол явсан. Тэгээд тэр нь дараа дараагийнхаа копоор ингэ хэрэгжээд одоо бол явж байгаа. Тэгсэн чинь одоо Сауди Арабийн зүгээс болохоор энэ бол ингээд цөлжилт гэдэг асуудлыг дэлхийд даяараа хэлэлцэж үзээгүй ингээд тийм нэг конвенцтэй л яваад байдаг. Гэхдээ бид нарын цөлжилтийн асуудыг дэлхийд даяараа хэлэлцгээнд бол КОП нь өөрөө бас юм том хүрээтэй байх шаардлагатай. Бид нар бол тэрийг томсгож чадсан юм а гэдэг байр суурийг хэлсэн байхгүй. Тэр нь бас сонирхолтой санагдчихсан. Тийм. Тэгэхээр одоо яг ямар одоо хүлээгдэж байгаа батлагдаасаа гэж хүмүүс олон талуудын одоо бас догдолж байгаа ямар ийм шийдвэрүүд байгаа бол. Тийм. Одоо болохоор дэлхийн гангийн протокол гэдэг зүйлийг бид нар хүлээж байна. Тэр нь болохоор COP 13-аас хойш гэж бодож байна. Одоо энэ COP 13-аас хойш бид нар ер нь л дэлхийн гангийн протоколтой болох хэрэгтэй гэд тэрийг нь болохоор Африкийн улс орнууд аюу хүчтэй ингэж гаргаж ирж ингэж ерөнхийдөө энд бид нар ингээд шинэ протоколтой болох хэрэгтэй байна гэдэг зүйлийг ярьдаг. Протокол гэдэг нь болохоор хуулийн гэрээ гэж болох хэрэгтэй. Конвенц бол өөрөө хуулийн гэрээ. Тэгэхээр энэ заалтуудыг нь бүх орон дагах хэрэгтэй. Дагахгүй бол ингээд ер нь олон улсын гэрээгээ зөрчиж байна гэж үздэг. Тэгээд тэр нь давхар бас ингээд гэрээгээ зөрчсөн тохиолдолд олон улсын ер нь гэрээг зөрчсөн тохиолдолд хариуцлага гэж байгаа штэ тий. Тэгэхээр энэ үр дүн нь болохоор ер нь л энэ санкцад ордог ч юм уу тий ингээд улс төрийн тэм дарамт үзүүлж болох байхгүй бусад орнуудаас шалтгаан гаргаж ирж одоо ингээд танах энийг зөрчсөн учраас бид нар ингээд эдийн засгийн юм хориг арга хэмжээ авчин гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдалд орохгүй тул улс орнууд ер нь юм уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, өөр одоо юу ч гэдэг юм биологийн олон янз байдал гэдэг асуудал дээр ийм конвенц юун дээр протокол гэдэг зүйлүүд дээр гарын үсэг зурх айгу дургүй байдаг. Тэгээд одоо уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр бол уул нь протокол одоо энэ хуулийн гэрээ мөн. Гэхдээ түүнийг бас бид нар протокол гэдэг үгийг нь оруулахгүйгээр Paris Agreement гэж явсан нь бас тэрийг бас нууж байгаа хэлбэр байгаа байхгүй юу? Энэ чинь улс орнуудад буцаж тайлбарлахдаа бид нар ингээ протокол биш байх юм бол энэ протокол биш юм биш үү? Тэгээд хүмүүс одоо мэдхгүй гэдэг байдлаар тиймэрхүү одоо байдлаар нэрийг нь өгсөн байдаг. Тэгэнгүүт одоо улс орнууд илүү их гарын үсэг зурж авах жишээ нь. Тэгээд айгүй олон улс орнуудыг ингээд оролцуулсан. Тэгсэн чинь тэрний өмнө Киото протокол гэж бас байсан. Парисын хэлэлцээрээс илүү чанга тийм залттай. Тэрэнд бол айгүй цөөхөн улс орн бол нэгдсэн байдаг. Тэгээд энэ дээр болохоор яг юм хуулийн шин протокол гаргах хэрэгтэй мүү, хэрэггүй мүү? Зөвхөн энэ конвенцороо ингээд үргэлжлээд яваад байхад болох юм шүү гэдэг дээр санал бол нэлээд зөрөлдөж байгаа. За хоёр сонирхолтой төчин байгаа гэсэн чинь эхнийх нь бол одоо Сауди Арабийн тэр хурал даргалагч байсан байна. Хоёр дахь нь ямар хүн байсан? Хоёр дахь нь яг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд мөнх тамирыг онцлмоор байна. Маш тийм нээлттэй ярилцсан. Урд нь би байгаль орчны ер нь сайдуудтай ингээд ярилцж байхад одоо сүүлийн 2 жилийн дотор ч бид нар 3 сайдын нөр үзчихлээ ингээд айгүй олон ер нь байгаль орчны сайдууд ажиллаа айгүй хурдан ингээд солиод өгөөд өөр хүн ингээд томилогдоод яваад байдаг ийм салбар. Тэгээд тэр хүмүүстэй ярилцж байхад ерөнхийдөө ер нь нэг улс төрийн хүмүүс гэх юм улс төрийн хүмүүс эсвэл ингээд бас нэгдсэн үндэсний байгууллага, олон улсын юм байгууллага, Дэлхийн банк ч гэдэг юм уу энэ хүмүүсийн төлөөллөлтөд ярилцахаар айгүй тийм хаалттай байдаг. Тэгээд жинхэнэ одоо цаанаа байгаа дээр ажендагаа л одоо ингэж илэрхийлэхэд бол бүх асуултанд тэгэж тийм байдлаар хариулаад байгаа юм шиг надад санагддаг. Тэгээд тэр хүмүүстэй хийсэн ярилцлага аягүй сонирхолтой болдог. Ерөнхийдөө л нэг өөрийнхөө ажендатай холбогдлолтой асуултуудад төрүүлж хариулаад, үлдсэн асуултуудад тойруулж хариулаад ерөнхийдөө нэг тиймэрхүү байдаг. Дэд сайттай хийсэн ярилцлага бол ерөнхийдөө агуулга нь нэлээд тийм чөлөөтэй. Асуусан асуултуудад бас яг товч тодорхой хариулаад яг энэ одоо энэ үйл ажиллагаатай копийн үйл ажиллагаатай холбоотой бэлтгэл ажлын талаарх зардал, орлого, одоо энэ ямар компаниуд ажилласан энэ бүгдэн дээр яг энэ ямар цааргалахгүйгээр хариулт өгсөн одоо анхны сайд байсан гэх юм уу? Миний ярилцж байсан. Тэгэхээр тэр тал дээр бас ийм саашаалтай уул нь бол ярилцлага бол тэрэнд бол хэвийн үзэгдэл байх хэрэгтэй Гэтэл ер нь улс төрчтэй хийсэн ярилцлага тийм байдаг учраас үүн дээр бол би айгуу сэтгэл хангалуун байсан ярилцлагын хувьд гайхалтай. Би шууд саяны хоёр ярилцлагыг нөхөж үзмээр
санагдж байна. Тийм. Тэгэхээр үзэгч та бүхэн бас Дэлгэр заяагийн сая хэлсэн хоёр ярилцлагыг үзээсэй гэж хүсэж байна. Бид бүхэн бит хоёртэй Дэлгэр заяаг зочноор өрсөн шалтгаан маань ч тэр одоо бид дундаас хамгийн яг энэ чиглэлээр одоо номын дуу сонсоод ажиллаад 3 копт оролцож байгаа юм одоо тий туршлагатай тийм бидэртэй бол ийм туршлагатай хүн учраас тэгээд Дэлгэр заяагийн яг санал болгох сонирхолтой агуулга зочид юу байв гэдгийг сонсохыг хүссэн. За тэгээд Тэнгэр телевиз маань энд болж байгаа маш олон ивентүүд, хурлуудыг бид бүгдийн одоо хүн зэрэг үзэх боломжгүй угаасаа. Яг тухайн чиглэлд мэрэгсэн экспертүүд яг тухайн чиглэлд үнэхээр мэрэгсэн сэтгүүлчид яг зорин очиж яг өөрсдийн ажендагийн дагуу оролцож юмудаа бичдэг юм учиртай байгаа. Тэр дундаас Тэнгэр телевиз яг сонирхолтой хэсгүүдийг нь өдөр болгон шууд дамжуулж байгаа. Тэр Тэнгэр телевизийн шууд дамжуулалтын дундаас хамгийн сонирхолтой байж болох агуулгыг бид бүхэн Дэлгэр зайгаас инхүү асуулаа. Тэгэхээр үргэлжлүүлээд энэ хаваар өөр ямар сонирхолтой зочин байна? Хамтдаа хайцгаая. Олж нэцгээе. Марал Нахиа доктортой хөгжлийн төвийн үүсгэн байгуулагч бишрэлтийг бид цэнхэр бүсээс олж ярилцаж байна. За тэгэхээр залуу хүний хувьд гэдэг нь одоо 18 настай хүний хувьд те бүр одоо маш залуу хүний хувьд чиний хувьд коп гэж одоо юу вэ? Чиний хувьд коп юуг илэрхийлж одоо ямар утга учиртай арга хэмжээ хурал вэ? За баярлалаа. Тэгэхээр миний бодлоор яг коп Монгол улсад тэр дундаа Улаанбаатар хотод маань зохион байгуулагдаж байгаа нь илүү их онцлогтой санагдаж байна. За бид нар бол одоо ингээд өөр дэлхийн бус улс орнуудад зохион байгуулагдсан бол магадгүй оролцох боломжгүй ч байх. Тийм ээ. Тэгэхээр энд коп дээр Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа нь Монголын одоо байгаль орчны болон технологийн салбарын яг залуучууд болоод экспертүүд бүгдээрээ энэ хуралд оролцоод тэгээд дэлхий яг хаана яваа юм бэ? Дэлхийн залуучууд яг энэ салбарт хаана яг юу хийж яваа юм бэ гэдгийг нь мэдж авах нэгдүгээрт. Тэд нар юу ярьд юм байна тийм ээ? Тийм. Нэгдүгээрт тэр. За хоёрдугаарт мөн одоо яг энэ салбарт амьдралаа зориулсан энэ салбарт одоо эксперт болсон хүмүүсүүдтэй шууд одоо холбоо тогтоох, ярилцлага хийх боломж өгсөж байгаа нь илүү их даваа талтай санагдлаа нэгдүгээрт. За хоёрдугаарт бас манай улсын хувьд яг коп болсон өдрөөс ахуулаад нийгмийн сүлжээнд копыг тойрсон буюу яг байгаль орчин гэдэг сэдвийг тойрсон нэлээх ярианууд өрнөж байна. Тэгэхээр бид нар залуучууд ч гэлтгүй ер нь бүх үеийнхэн маань монголчууд маань яг энэ байгаль орчин маань яг хаана яваад байгаа вэ? Дэлхийгээс бид нар яг хаана яваад байгаа вэ гэдгээ иргэн одоо санаж харах юм боломж олох. Харьцуулах боломж олох тийм. Тэгэхээр чиний хувьд одоо хамгийн оролцож байгаа хамгийн анхны коп тийм ээ. Тэгээд чиний одоо анх хүлээлт ямар байсан? Тэгээд хүрэлцэн ирээд цэнхэр бүс, ногоон бүс одоо эдгээр хурлуудад оролцоод өөрөө бүр яг ингээд оролцогч болоод нэг хэсэг нь болоод оролцоход яг ямар мэдрэмж төрж байна? Өнөөдрийг хүртэлх сэтгэл яг ямар байна? Тэгэхээр яг копи яг бэлтгэлээс ахуулаад догдолж хүлээж ирсэн. Яг олон улсын өндөр дээд түвшний хуралдаанд оролцсон гэж бодохоор тэгээд яг оролцоод явхад хүмүүсүүдтэй болон гадныхантай ингээд юм ярилцаад явхад бол тэд нар маань яг залуучуудын одоо өөрсдөө санаачлан хийж байгаа үйл ажиллагаанууд дээр бол дотоодын гэлтгүү, гадаадын гэлтгүү бүгдээрээ илүү нааштай эрэг хандж байгаа нь маш сайхан санагдлаа. Тэгэхээр бас Марал Нахиа доктортой хөгжлийн төвийн талаар бас жоохон илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зүйтэй байх. Та хэд ер нь яг үндсэн хамгийн одоо туйлын зорилго чинь юу юм? За бас энэ хуралд яг ямар оролцоотой байгаа, ямар байр суурьтай байгаа тэр талаараа хуваалцвал. Тэгэхээр манай төрийн бус байгууллагын хувьд байгуулагдаад 2 сар болсон байна. За гэхдээ 2 сар болсон ч гэсэн бид нар бас коптоо зориулаад копоор бас хилцүүлж дэвшүүлж болох юм байна гэж бодоод судалгаа хийсэн байна. Нийслэлийн хэмжээнд судалгаа хийгээд амжсан байгаа. Тэгээд манай төв бид нар нэг тимч олуулаа биш байна л да одоогийн байдлаар. Даандаа 18-аас надаас ахуулаад 18-аас 25 насны залуучууд байна. Тэгээд
копийн хувьд бол бидний одоо яг туйлын зорилго энэ хичээлийн жилд байгаль орчны чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад бидлэг мэдээлэл олгох. Жишээ нь одоо сая бид нар 2 сарын хугацаанд хийсэн судалгаанаас харахад та доктортой хөгжлийн зорилтын тухай мэдхүү гэтэл 10-аас 12 дугаар ангийн сурагчид маань 56% нь талаас илүү хувь нь огт сонсож байгаагүй гэдэг хариултыг өгсөн байна. Тэгээд мөн бас 61% нь одоо ахлах ангид орсон боловч 61% нь мэрэгжлээ хараахан сонгож амжаагүй байна гэдэг зүйлийг өгж байгаа. Тэгэхээр яг энэ байгаль орчны чиглэл рүү болон технологийн чиглэл рүү одоо яг ерөнхий боловсролын сургуульд сурж байгаа үеийнхийнхаа хүүхдүүдийг энэ чиглэлийн мэрэгжлийг сонгож энэ чиглэлийг Монгол улсад одоо хөгжүүлэх төр илүү их анхаарч ажилласаа гэдэг төр ажлууд хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр яг 18 одоо чи ингээ 18 настай байгаа шүү дээ. Тэгтэл ингээд байгаль орчны асуудал санаа зовоод өөрийн гэсэн дуу хоолойгоо хүрэх гээд ингээд төрийн бас байгууллага байгуулад за тэгээд үеийн хүүхдүүдтэй одоо уриалаад ингээд игнэндээ нэгдэж байгаа гэдэг бол миний хувьд бол айгүй одоо бархалтай санагдаж байна уулгүй хэлэхэд тэгээд судалгааны үр дүнгээс харахад бол доктортой хөгжлийн талаар хүмүүс одоо сонсоогүй ялангуяа одоо бидний ирээдүй болсон тий одоо яг 10 жилийн ахлах ангийн хүүхдүүд сонсоогүй байна гэдэг бол бас нэг талаараа одоо харамсалтай санагдаж байна. Тэгээд чиний хувьд яг хизээнээс одоо энэ байгаль орчны асуудалд илүүтэй санаа зовоод за би яг энэ чиглэлд одоо ингээд өрөвтэй юм хийх ёстой маань би үйлдэл хийх ёстой маань гэдэг хизээ бодож одоо ухаарч ойлгосон бэ. Наад тэр бас сонирхолтой санагдаж байна. Тэгэхээр бүр хинээс нь ярих юм бол дунд ангид байхдаа одоо хичээлийн хажуугаар юм сургалтууд орж ирдэг байсан шүү дээ. Яг тэр үед Монгол Улсын их сургуулийн байгаль орчны салбар сургууль дээр нь очиж танилцж ирсэн. Тэгэхэд бол яг энэ байгаль орчны салбарын мэрэгжлүүд маань байгаль орчны салбар гэдэг маань өөрөө зөвхөн газар дэлхийн уул ус яриад байхгүй эн чинь нийгмийн ирээдүйд бид нар оршин байх уугүй юу гэдгийг хүндэж байгаа асуудал муу юм байна гэд яг энэ салбар руу одоо илүү орж ирсэн гэсэн үг. За тэгээд түүнээс гадна одоо ингээд өчигдөр 20 болон 19-нд залуучуудын форум цэнхэр бүсд боллоо л та. Тэнд ингээд уулзахад Хятадын болон за Америкийн нэгдсэн улсын, Японы одоо яг манай үеийн залуучууд бол илүү манлал сайтай байна. Гэхдээ Солонгос гэх мэтчлэн улсууд дээр ингээд аваад үзэх юм бол уур амьсгалын өөрчлөлт төдийлөн манай улсыг бодвол илүү их тийм мэдрэгтгүүц нь арай бага байгаа юм болов. Манай улсад яг би ингээд 18 жил Монголд амьдрахад бол уур амьсгалын өөрчлөлт яг сүүлийн 5 жил бол илүү их мэдрэгдэх нь их байна. Яагаад гэвэл 6 сарын 22-нд цаас орж штэ тий. Энэ маань уур амьсгалын өөрчлөлтийг бидэнд яаж нөлөөлөд байгаа вэ? Цүлжилт яг юу болоод байгаа вэ гэдэг маань илүү их сэтгэл имзэглүүлж байгаа гэсэн үг. Тэгээд бас нэг мэдээлэл өгөхөд Монгол Улсын их сургуулийн профессорууд зайнаас тандас судлалын технологиг саяхан танилцуулсан ногоон бүстэр. За тэгээд тэд нар маань юу ярьж ийн вэ гэхээр бид нар бол ингээд хөрөнгө оруулалтыг шийдэж болох асуудал байна. Ах эгч нар маань ингээд COP17 хурлаар ч юм уу дараачийн үйл ажиллагаар хөрөнгө оруулалт болон технологиг шийдэж болно. Гэхдээ яг ингээд гарын үсэг зураад зурмагц маргааш нь дансанд ороод ирдэг мөнгөн дүн шиг зүйл биш байгаа даахгүй болгосон хүчин гэдэг маань бид нар яг ингээд маргааш гэхэд 100 өндөр боловсралтай залуучууд бидэнд байхгүй байгаа даа. Тэгэхээр яг Монгол улсад маань миний яг COP17 хурлаар ойлгосон юм нь манай үеийн залуучуудын оролцоо жоохон дутмаг байна да. Бид нар уг нь уур амьсгалын өөрчлөлтийг илүү сайн мэдрээд өдөр болгон шахуу мэдрээд байгаа боловч илүү урт хугацаанд мэдрэх хүмүүс шүү дээ бид нар ч тийм ээ. Тэгэхээр чиний хувьд за одоо 18 настай магадгүй 5 жилийн дараа 10 жилийн дараа нэг ийм зүйл хийсэн байхыг хүсэж байна гэсэн ийм богино болон холын ийм зорилтууд юу байна? Тэгэхээр яг хуу бос хүмүүсүүдээс ч гэсэн экспертүүдээс ингээд зөвлөгөө авахд бол миний нэг копор яг энэ саяхан ойлгосон юм нь том зүйлийг одоо маш их өндөр дүнтэй маш их олон хүнийг хамруулад үндэсний хэмжээний зүйл хийхээсээ илүүтэйгээр байгаль хамгаална гэдэг чинь зүгээр жирийн зүйлээс эхэлдэг. Буюу одоо зүгээр нэг сургууль дээр очиод нийслэлийн захын нэг сургууль дээр очиод ногоон байгууламжийг илүү их нэмнэ гэдэг маань эргээгээ 5 жилийн дараа нэг юм үг өгдөг штэ. Маргааш дэлхий сүнэх байсан ч гэсэн өнөөдөр мод тариа гэдэг шиг 5 жилийн дараа 10 жилийн дараа эргээд харахад өнөөдөр тарьсан нэг мод маань бас бидний одоо биднэрт болон бидний хойч үед илүү үр дүнтэй байх үс учраас жижиг зүйлээр бас
үйл ажиллагаануудаа эхлэх ийм хараатай. Гайхалтай. За тэгэхээр бидний урилгыг хүлээн авч манай подкастт оролцож өөрийнхөө мэдлэг туршлага сэтгэлээ болцсон бишрэлтэд баярлалаа. Тэгээд дараагийн үйл хэрэг зорилтууд нь амжилт хүсье. Амжилт хүсье. Баярлалаа. За тэгэхээр подкастын маань дараагийн зочноор үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөлийн өдөрдох зөвлөлийн гишүүн Бэлгүү маань оролцохоор бид хоёр дээр хүрэлцэн ирээд байна. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн баярлалаа. Өршөнд баярлалаа. За тэгэхээр та бүхний зүгээс цэнхэр бүст залуучуудын форумыг зохион байгуулсан байна. Тэгэхээр ер нь маш олон орны төлөөллүүд ирсэн байгаа. Ялангуяа залуучуудын дуу хоолойг сонсохоор одоо youth форумыг зохион байгуулсан байна. Тэгэхээр энэ форум нь ер нь ямар хөө болж өнгөрөө. За онцлог одоо үр дүнгүү тэндээс гарсан санаанууд юу байв? Тэр сониос агнаас эхлэе хоёлаа. Залуучууд ер нь юу ярьдаг юм бэ те? Тэ энэ форумын тухай эхлээд жоохон танилцуулбал форумыг болохоор энэ UNCCD буюу Төлөвчлөлтийн эсрэг конвенцийн албан ёсны залуучуудын байгууллагатай хамтраад зохион байгуулсан. UNCCD Youth Caucus гэдэг байгууллага. Тэгээд энийг хамтран зохион байгуулах боломж олдож байгаа нь бас Монгол улсад COP хийж байгаа нэг давуу тал бидэнд ирж байгаа боломж болов уу гэж ойлгож байна. Яг гэвэл хэрвээ өөр улсад COP болж ирсэн бол манайх ингээд ийм Монгол улсын залуучуудын байгууллага байгаамаа энэ хандсан бол юу Монгол гэж хаана үдэ юу вэ та нар хэмбэ гэхэл байсан баг. Тэгэнгүүт энэ удаа бол бүр нөгөөдөл чи өөртөө ингээд танаа энэ үндэсний байгууллагын залуучуудын зөвлөл гэж байд юм байна. Та нар яг газар дээр нь ажилтдаг байна. Бидэнтэй хамтраад өгөөч, дэмжиж өгөөч, туслаад өгөөч гэдэг байдлаар хандаад хамтраад ажилласан. Тэгээд залуучуудын форумыг бол манай хамтран зохион байгуулж байгаа учраас монголчуудаа айлуулах уриалаад хүүхэд залуучуудаа сайн оруулсан. Нөгөөдөл нь олон улсын залуучуудаа маш чадхаараа зар хүргээд оролцуулсан. Нэг тим ивент 2 өдрийн турш бүтэн өдрийн ивент боллоо. Манай саяны бишрэл хүртэл энэ форумд оролцсон байна. Тэгэхээр энэ форумаар яг юу яригдав? Форумаар хамгийн гол нь залуучуудын оролцоо ярьж байгаа. Оролцоо хангалтгүй байна гэдэг талаар. Тэгээд одоо хүүхэд залуучууд бол ирээдүй юм аа гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр одоо ер нь энэ форум дээр ч тэр бусад энэ уур амьсгалын COP гэдэг юм уу бусад COP-ууд дээр ч гэсэндээ ярьж байгаа нь бол ирээдүй гэхээс илүү одоо цагта яг одоогийн хүн амын тал нь залуучууд байгаа шүү дээ угаасаа. Тэгэхээр залуу гэдэг яг юу гэж тодорхойлохоос хамаарат янз бүрж болох ч гэсэн ер нь 40-60% нь хүүхэд залуучууд. Тэгэхээр ирээдүйд ингээд залуучууд хөгшрөхөөрөө ингээд шийдвэр гаргалтанд нь оролцсон гэхээс илүү одооноос ингээ оролцоод явах. Одооноос тэр шийдвэр нь нөлөөлж байгаа тэр бүлэг гэдгээр тэрийг өөртөө ухамсарлах залуучууд нь нөгөө бусад оролцогч талууд одоо санхүүжүүлэгч байгууллага дэмжих боломжтой байгууллагууд нь ч гэсэн тэрийг хараад за ингээ залуучуудыг ингээ нэг юм аргалчих юм шиг та одоо за тэтгэврийнхнийг нэг инг чинь залуучуудыг нэг инг чинь сургуулийн насныхыг нэг инг чинь гэдэг байдлаар гэхээс илүүтэй энэ бол ингээ бүгд партнер гэдэг утгаараа яг л ижил тэгш хамтрагч байна. Залуучуудад бас яг зөвхөн залуу хүмүүст л байдаг тийм туршлага, ур чадвар, мэдлэг мэдээлэл байна гэдэг талаас нь харах хэрэгтэй. Энийг сайн ойлгуулах хэрэгтэй гэдэг сэдвийг л хамгийн голчлон хөндлөө. Тэр хоёлаа ч бас залуутай орно шүү дээ. Тэгээд ер нь бол 18-аас 35 гэж байна шүү дээ олон улсын. Оо нэлээд залуу арах юм байна тэгээд. Тэгэхээр энэ подкастаас залуучуудын зүгээс хийгдэж буй тийм бид манай подкастын спонсор өөртөө залуучууд тэгээд хийгдэж байгаа ийм зүйл байгаамаа. Тэгэхээр бид нар залуучуудын оролцоо бага байна. Залуучуудын энэ асуудлуудын тухай ойлголт бага байна гэж. Энэ дээр одоо хэдүүлээ яг юу хийх ёстой юм бэ? Яах ёстой юм бэ? Зөвхөн ингээд форумаар ийм байна гэдээ яриад өнгөрөхгүй бах те. Яг ямар хуу юм үйлдэлүүд хийгдэх юм бэ? Яах ёстой юм бол? Манай үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл гэхээр яг бид хэд бол нийт Монгол улсын байгаль орчны салбараар ажилтдаг, сурдаг, сонирхдаг бүхэн чиглэсэн үйл ажиллагаа хийхийг хичээдэг. Яг зөвлөлийн гишүүд гэхээр яг л нэг хараат бус 60 эдэн гишүүнтэй байгууллага. Гэхдээ бид нэр ингээд сургалт хийхээр зөвхөн зөвлөлийн гишүүдтэй биш аль болох Facebook пэйж дээр нээлттэй зарлал бүртгэж аваад сонирхож байгаа хүн нь аль болохоор ороо гэл үйл ажиллагааны одоо сургалтч бай, хуулийн хилцүүлэгч бай бид нар аль болох өргөн үрээнд зарлаад оролцоог нь хангах боломжоор хангах гэдэг. Тэгэхгүй бол одоо жишээ нь уур амьсгалын
өөрчлөлтийн тухай хууль сая улсын хурал батллаа. Тэгээ тэрний өмнө хилцүүлэг хийж ирсэн. Гэхдээ яг нөгөө төрийн байгууллагуудаас өөрсдийнх нь хийж байгаа хилцүүлгийг нэгдүгээр залуучууд угаасаа одоо байгаль орчны яамны пэйжийг дагдаг уу жишээлбэл. За аль нэг яамны пэйжийг дагдаг уу ер нь өөрөө. Дагдаг. Ер нь эрчим хүчний яамныхыг бол байнга дагдаг. Тэгэхээр яг залуучууд бол тэр зарыг нь за нэгдүгээрт олж харахгүй байгаа юм те. За хоёрдугаарт олж харангуудаа ажилтай байгаа юм те. Залуучууд нөгөө мэдээж мөнгө олохгүй ажиллаа хийж байгаа өөртөө чөлөө өгөх боломжгүй. Тэнгүүт илүү өөртөө чөлөө өгөх боломжтой санхүүгийн болцоотой хүмүүс нь оролцдог одоо компани захирлууд нь ч юм уу те. Залуучууд бол ингээ оролцох боломжгүй. Тэгэхээр бид нар аль болох ингээд хагасаа өдөр хийгээд залуучуудын оролцоог хангах гэхээр нөгөө оролцооны шударга одоо процедурын шударга явах гэдэг ойлголт байдаг. Тэр процесс нь өөрөө шударга явах хэрэгтэй. Тэгэхээр тэр нь айгүй юм энгийн юмнаас эхлэх байхгүй. Тэгээд залуучуудын хувьд бол ийм байна. Гэхдээ зөвхөн залуучууд гэлтгүй ер нь ингээд нийгмийн оролцоог хангах боломжгүй те. Яг ингээд хилцүүлэг хийн ард иргэдээс саналыг сонсомоор байна. Гэчээ яг ингээ 11-ээс 13 цаг гэж тавьчихдаг те. Тэнцээ чи яг ингээ ээж нар хоолоо авч जैन. Аав нар хүүхдүүдээ авч जैन. Хүүхдүүд хичээл тарж जैन ингээд хүн оролцох боломжгүй. Тэгэхээр тэрийг бодолцоод аль болохыг оролцох боломж нь байвал залуучууд уг нь айгүй итгэвтэй ингээд манай юм арга хэмжээнд бол айгүй итгэвтэй оролцдог. Тэгээ бүр дүүрээд ингээд за уучлаарай дараагийнхт нь ирээрэл гэдэгтээ тулддаг. Тэгэхээр тэр боломжууд нь л ингээд яг байгаад ах хэрэгтэй байгаа. Тэгэхээр үндэсний байгаль орчны зөвлөлд одоо залуучууд яаж нэгдэх боломжтой юм нэгдснээр яг ямар давуу тал үнцийг авахын одоо тэг ямар үнцийг авах юм те цалин гэж байд юм уу байхгүй юу эсвэл арай өөр үнцийг авж гин үү нэг зөвлөл яг асуудлыг шийдэхэд яг юу хийж чадах вэ? Манай зөвлөл бол 2 удаа эрсдэлтэй авдаг. Сая копийн өмнөхөн яг эрсдэлтэй зарлаад гişүдээ авсан. Тэрний дараагийнх нь тэгэхээр нэг жилдээ 2 учраас нэг өвөл ч юм уу, нэг оны өмнө ч юм уу, он дөнгөж гаргаад юм авах бах. Мэдээж цалин бол юу ч байхгүй. Яг нэг иймэрхүү ивент дээр бид нар ингээд одоо нэлээд олон удаа арга хэмжээ зохион болгоо. Youth Forum ч ингээ 2 өдрийн бүтэн өдрийн ажил. За ногоон бүсдэр бүтэн павильон 14 хоногоор хариуцж ажиллаж байгаа. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдээр санхүүжилт аавал бид нар бас боломжоор ингээ жоохон урамшуул өгдөг юм. Тэгтээ шалахгүй л да цалин гэж хэлэх боломжгүй. Тэгэхээр үнцэн гэдэг нь яг илүү өөрөө өөрчлөлтийг үүсгэж гин, өөрчлөлтийг авчирч гин, бусдад тусалж гин гэдэг байдлаар үнцэнэ олж авах болов гэж бодож байна. Тэгэхээр цэнхэр бүс ер нь ногоон бүс ингээд аль алиндаа ингээд маш олон хурал хилцүүлгүүд зэрэг явж гин олон павильонууд байна ингээд маш олон үйл ажиллагаанууд болж ил да. Тэгэхээр чиний хувьд яг цэнхэр бүсээс одоо онцлох өнгөрсөн одоо энэ хурлын өдрүүдэд болж одоо эхний 7 хоног ингээд өндөрлөж байна те. Өнгөрсөн хоногудад болсон одоо сонирхолтой үйл явдал гарсан одоо үр дүнгууд ч байд юм уу. Тэндээс яг онцлох зүйл нь юу байв? Бас бидэнд хамаатай одоо хамгийн хамаатай байж болох үстэй. Бидэнд хамаатай байж болох зүйлс гэвэл одоо залуучууд талаасаа яривал сая өчигдөр бид нар залуучуудын манай байгууллага за агарын харуул гэх төрлийн бус байгууллага Gears Mongolia нүүбийн хөгжлийн хөтөлбөр People in Need гэдэг манай 5 байгууллага хамтраад нэг арга хэмжээ зохион байгуулсан. Энэ дээр юу ярьсан бэ гэхээр нүүбийн одоо COP гэдээ яриад байгаа чинь энэ чинь яг 3 COP-ийн нэг нь баггүй. Тэгэхээр COP17 гэдэг нь сүлжилтийн эсрэг COP. Тэнцээ болохоор нөгөө хоёр нь гэж байгаа. Хамгийн том нь уур амьсгалын өөрчлөлтийн COP. Тэгээ яг энэ уур амьсгалын өөрчлөлтийн COP нь жилд нэг удаа болдог. Манайх 2 жилд нэг удаа болдог. Тэгэхээр энэний ингээ уялдаа холбоог нь анхаарах хэрэгтэй байна гэдэг чиглэлээр нэлээд өндөр хэмжээний панел зохион байгуулсан. Дэд сайд төрийн зүгээс дэд сайд ороод тэгээ ингээ олон улсын хамтрагчдаас бас том хэмжээний төлөөлөл ороод зохион байгуулсан. Тэн дээр бол яг гадаад монголчууд аль нь үзэгчдэл нь сандал дүүрэн ингээд бүр гаднаас сандал авч орж сууж ирсэн. Тим нэг арга хэмжээ болсон. Өөр сонирхолтой гэвэл яг энэ цэнгэр бүст бол бүр айхтар нэг сонирхолтой юм бас болоогүй. Энд чи дандаа нөгөө албаны хурлууд болж байгаа. Манайх хөрхөө иймэрхүү нөгөө side event гэж нэрлэдэг байгаа. Зэрэгтэй арга хэмжээ зохион байгуулж байгаанууд нь арай юм сонирхолтой. Ингээ байгууллагууд санаачлаа хийж байгаа. Бусдаар бол ингээд нөгөө улс орнуудын хурал болоод ямар сандаа гадаадууд нь бүр ингээд ногоон бүс рүү гарч үзээд энэ дээрсээ уудаад хурлынхаа завсар заагаар нэг ялт орчиж тэнцээ чи ингээ гоё фестивал шиг болоод байгаа байхгүй. Тэрэн рүү ингээ явж удаа ер нь Монгол улс ямар шүү юм байд юм байна ингээ тэгж явж байгаа. Одоо та бүхний бас санаачлан зохион байгуулж байгаа энэ байгаль орчны шинэ эвсэл байгуулагдаж байгаа тийм энэний тухай мэдээлэл өгөөч. Байгаль орчны эвсэл манайх байгуулж байгаа гол учир шалтгаан бид нар энэ
энэ копиг зохион байгуулж байгаа Нүүбийн цөлчлөлтийн конвенцийн ажлын албаны хүмүүстэй бас маш ойр ажиллаж хамтарч байгаа. Тэгээд хэд удаа уулзсан. Тэгээд тэн дээр ярихад бол ингээд танаа ингээд нэг байгууллага ингээд яг үндэсний ингээд төлөөлж байна. Тэгээд сайн байна. Гэхдээ том хэмжээний өөрчлөлтийг бол ялангуяа том хийхийн тулд том санхүүжилт хэрэгтэй. Санхүүжилт авахын тулд бас ингээд олон байгууллагууд ингээд хамтарч яг тэгш оролцоо болдго юм аа. Тэгэхээр нэг байгууллага гэхээсээ илүү ингээд олон байгууллагын эвсэл болоод та нар ингээд илүү том давалгаа үүсгэж чаднаа. Тэгэхээр энэ та нар копиг ашиглаад нэг ийм эвсэл байгуулвал бас маш хэрэгтэй болно шүү Монгол улсад гэж зөвлөсөн. Тэгээ бид нар тэрний дагуу арга хэмжээг нь ажил хэрэг болгоод хамгийн эхний өдөр бид нар залуучуудын networking event гэж хийсэн. Яг газрын чиглэлийн энэ копийн чиглэлийн ивент гэж хийсэн. Тэрнээс өмнө Монгол байгууллагуудаа болохоор зарлаад Facebook-ээр зарлаад таньж мэддэг яг ойролцоо чиглэлийн байгууллагууд руугаа хандаад ийм эвсэл байгуулах гэж байна гэд. Тэгэхээр копгээ ингээ нэг удаа шуураад өнгөрөх биш. Яг энэ эрч хүчийг ашиглаад эвслээ байгуулж аваад цаашдаа ингээ илүү том хэмжээний нөлөөтэй ажлууд хийх боломжтой гэж харж байгаа. За тэгвэл сүүлийн асуулт. 2026 онд КОП цөлчлөлтийн КОП энэ зохион байгуулагдаж байна. Тэгээд манайд маш олон асуудлууд байгаа юм байна. Дэлхийд ч олон асуудлууд байгаа юм байна. Шийдэх ёстой шийдлээс илүү асуудал нь олон байгаа юм байна тий. Тэгэхээр магадгүй 10 жилийн дараа дахиад манай Монгол улсад арай өөр нэг КОП зохион байгуулагдвал юу өөрчлөгдсөн байгаасаа гэж та хүсэж байна. Тэ манайх одоо энэ чи яг манай нөгөө хамгийн манлайлал үзүүлж аваад байгаа шалтгаан нь бэлчээр газрын дороотл гэдгийг барьж аваад тэгээ Монгол улс энэ хамгийн энэ түүхтэй нүүдлийн аж ахуй манайх хамгийн сайн мэднэ. Манайд хамгийн их бас тулгамж байгаа асуудлуудын нэг байна. Тэгэхээр бид нар энийг авъя гэд энэ дээр нэлээд зориг гаргаж 4 жилийн өмнө санаачлаад 2 жилийн өмнө баталгаажуулаад энэ хурлыг зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ 2 жилдээ нэг болдог. Нөгөөд биологийн олон янз байдал гэж КОП бас байдаг. Бас 2 жил нэг болдог. Уур амьсгалын өөрчлөлтийн КОП нь бол хамгийн том жилдээ нэг болдог. Тэр бол бүр нэлээд том юм болдог. Одоо дараагийн КОПыг энэтхэг улс аавна гэж хагаад за бид нар ер нь дийлэхгүй байна гэж сая энэ оны ихэр болсон. Тэр 1 тэрбум улстай хүн амтай улс бүр бид нар дийлэхэргүй юм байна гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол маш том хэмжээний ажил болно. Тэгэхээр 10 жилийн дараа бол team КОП уур амьсгалын өөрчлөлтийн КОП зохион байгуулах хэмжээний нэр нүүртэй тэрийг зохион байгуулах чадвартай тий тэрийг нь хүлээж авах дааттай team улс орон болцсон байгаасай л гэж хүсэж байна да. Үүний цаана бол ингээ маш олон зүйл дагалдаж олон санаа явж байгаа шүү дээ тий. Энийг одоо зохион байгуулна гэдэг нь тэгээ зохион байгуулах хэмжээний хөгжсөн байгаасай л гэж. Одоо энэ нөгөө 20-30 гээд доктортой хөгжлийн зорилго чинь 20-30 гээд яваад одоо аль хэдийн яриад эхэлж байна. Ер нь 30 он боллоо шүү. 3-4 жилийн дараа боллоо. Энэний дараа ер нь яах вэ? Цаашдаа яаж 20-60 гэх үү, 20-50 гэх үү гэдэг юм руугаа бол одоо энэ хурлаар аль хэдийн нэлээд хүчтэй яриад эхэлсэн байна. Энэ уур амьсгалын КОПыг манай зохион байгуулвал манай улсын нөгөө эколог, байгаль орчин тий ер нь баг сүрх юм шүү тий. Тэгвэл яг өөр газар л хийх. Хоттой ойрхон хийхгүй л хэл та. Бүр тэгээд миний асуухыг хүсэж байгаа зүйл нь яг зохион байгуулалт энэ төрөө яг тий. Манай одоо мэдгүй манайд одоо байгаа асуудлуудын байгаль орчны, хүний нөөцийн, бодлогын ямар асуудлууд нь шийдэгдсэн байгаасаа гэж харж байна. Тэ одоо энэ яг энэ хурал зохион байгуулах мөчид бол бид нар бүр та бол илүү зохион байгуулалтанд оролцоо явж байгаа хүний хувьд бол илүү детейлийн асуудлуудыг олж харсан байх. Тэгэхээр юм чинь ингээд хийж ийж, анзаарж ийж тэгээд шийдэгдэж сайжрах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр юу бидний одоо яг дутагдaltaй талууд юу байна? Сайжрах хэрэгтэй болоо. Яг уу эмх замбраатай анханасаа яг зөв зохион байгуулалттай л явж ивэл болох байсан. Уг нь энэс илүү сайн байж болох. Одоо жишээ нь залуучуудын оролцоо гэдээ ярил. Залуучуудыг анханасаа яг ингээл оролцуулна л гэж бодоол хэдэн сарын өмнөөс төлөвлөөл явахгүй. Бид нар өөрсдөө ингэж төрж орж ирж байгаа шахуу ер нь оролцож байгаа байхгүй. Ингээд зэрэгцээ арга хэмжээ олон улсын байгууллагуудтай хамтарч байна. Холбоор сүлбээ тогтоож байна. Тэгэхээр ийм байдлаас гадна Монгол улс өөрөө яг бодлогоор дэмжиж хүнээс хамаарахгүй тий. Тэгэхээр одоо байгаль орчны дэд сайд бол жишээ нь манай баг арга хэмжээ болгоод ирж байгаа. Би бүр уржигтар 2 өдөр дараалаад уулзсан. Тэгэхээр маргаан арга хэмжээнд дээр ирээл байгаа. Тэгтээ өөр дэд сайд болчвол ирэхгүй гэсэн үг юм уу тий. Тэгэхээр яг энэ хин албан тушаал барьж байгаа, яамд хин ажиллаж байгаагаас хамаарат ингээд жоохон янз бүр болох гээд байдаг тийм тал
байгаа. Тэгэхээр тэрийгэ болоод яг ийм тогтвортой систем механизм оруулаад за ямар ч үсэн ингээд одоо хууль батлах гэж байвал залуучуудтай ингэж харилцсан, ахмадуудтай ингэж харилцсан, энэ хүмүүсийн саналыг ингэж аавна гэдэг процесс нь ингээд тодорхой байвал тэр нэг хүн ингээд нэг арай санаачлагтай хүн орохороо ингээд арай санаачлагтай яваад байдаг. Арай унтаа хүн орчхороо ингээд нэг юм унтаа яасан ч яг хөө энэ хүндээ болох чи гэсэн байдлаар яваад байдаг. Тийм л байха болоосоо л гэж хамгийн хүсэж байна да. Тэгэхээр ойрын 10 жилд энэ асуудал шийдэгдээсэ гэж би бас залуу хүний хувьд хүсэж байна. Тэгээд өнөөдөр цагаа гарган манай подкастт оролцсон залуу манлайлагчдын нэг Билгүн танд баярлалаа. Баярлалаа. Урьж оролцуулсан дахин баярлалаа. За тэгэхээр үргэлжлүүлээд бид дараагийн зочиндоо ярилцахаар бэлэн болсон байна. За энэ бол яг COP17 хурлын за нийгмийн үндэсний байгууллагын хариуцж байгаа цэнхэр бүсийн арын ялбаны ажилтан Мишельтэйгээ уулзахад бэлэн болсон байна. За хай Мишель. Сайн байна уу? Өдрийн мэнд. Ажил сайн уу? Ажил сайн. Чиний ажил сайн уу? Завгүй гэж байна уу? Амар завгүй байна. Энд бас айгүй олон чухал хүмүүс ирсэн. Айгүй сайхан сэтгэлтэй хүмүүс ирсэн болохоор тэр хүн болохонтой ингээд ярилцаад цаг өнгөрөхөөр айгүй хурдан цаг өнгөрт юм байна. За яг арын албаны ажил гэхээр яг юу хийж нэг өдөр нь яаж өнгөрч байна? Яг одоо арын албаны ажилтан болохны хувьд өөрөө одоо өөрөг хариуцлага ирж байгаа. Гэхдээ миний хувьд болохоор миний хараа хөнгөн гэх юм уу? Бас арай гайгүй хүмүүс хэрвээ яг тусламж хэрэгтэй ингмээрэн тэгмээрэн тэдрийг нь би холбож өгөөд дээдлийн хүмүүстэй холбож өгөөд тэгээд туслаа явж байгаа. Тэгээд мэдээж бас одоо нөгөө гал командынхан тэгээд Nobin Security гээд бүгдээрээ хамтарч ажиллаж байгаа. Тэнгүүд янз бүрийн байдлаар энэ тэнд гал гарах ч юм уу те эрсдэл гарах хүн эсвэл одоо би энэ муудад унах ч юм уу те тиймэрхүү тохиолдолд бид нар одоо хамгийн түрүүнд очиж хил хүргэх үүрэгтэй гэсэн үг. Манай Мишельч хэдэн настай вэ? Одоо энэ жил 18 хүрээд явж байна да. Сургуулиасаа төгссөн. Тэгэхээр 18 хүрээгүй 17-тай. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын арын албанд ажилладаг гэхээр энэ гоё одоо аз завшаан гэх юм уу те гоё ажил байна шүү дээ. Тэгэхээр яаж одоо би хэрэг 18 17-тай бол яаж хичээвэл одоо ямар арга замаар одоо те юу хийвэл хаана өсөлтөө илэрхийлүүл ингэж нэгдсэн үндэсний байгууллагын арын албанд ажиллаж болд юм бэ? Тэгэлгүй яг таныг ингэж асуухаас өмнө манай 11, 17, 16 та хүүхдүүд аль хэдийнэ хөөцөлдөд тэгээд манай одоо нөгөө Red Cross гэдэг идэв штэ. Тэд нар маань болохоор тий улаан загалмаагийнхан маань 18 хүрээгүй. Гэхдээ COP одоо ингээ гоё юм дэлхийн хэмжээний ивент болж байгаа тэр хүүхдүүд ажилламаар байгаа. Тэр хүүхдүүдтэй зориулаад сайн дурынхны слотон дээрээ 100 хүүхдийг 18 хүрээгүй тийм хүмүүстэй green zone эсвэл одоо airport эсвэл нөгөө нэг зочид бодлууд дээр ажиллаж байгаа. Тэгэхээр бас дараа нь сертификат аавна улаан загалмаагийн нэртэй COP17-гийн нэртэй тийм байна. Ер нь ингээ анзаархад амар гоё. Маш олон тий идэвхтэй цоглог, сэргэлэн одоо ийдэг маш сайн хил устай хүүхдүүд маш олноор ажиллаж байгааг хараад үнэхээр бахархах сэтгэл төрж байна. Би өчигдөр илүү уржигдэр нэг хүүхдэд таарад COP дуусны дараа хотод таарсан л да. Тэгээд тэгсэн чинь тэр манай тэр дүү би юун дээр ажиллаж байгаа COP дээр ажиллаж байгаа гэлдэг. Хүү тийм үү ах нь бас тэнцээ подкаст хийж байгаа шүү дээ. Таарай л да гэдгсэн чинь нөхөр би тэгтээ нисэх онгоцны буудлын дээр ажиллаж байгаа гэдэггүй. Тэгээ яад нэг гэсэн чинь бүр нисэх онгоцны буудлын дээр яаж штэ гэлээ айгу хэцүү ингээ сонсонгууд амар хэцүү. Тэгсэн мөрөө сайн дүр ажиллаад. Тэгсэн мөрөө тэр хөхт ингээ тэрийг бүр ингээ амар дуртай хийж байгаа юм. Аим бахархалтай, амар итгэвтэй тэгж ижилдээд ийм маш олон хүүхдүүд байгааг хараад бахарх сэтгэл төрсөн. Тэгээд Мишельдээ бас баяр хүргэе. Баярлаа. Манай одоо улсад болж байгаа энэ чухал арга хэмжээг чиний нүүр царай болоод ажлаа хариуцлагатай хийж агаад Сток баярлаа. Тэгэл яг ингээд ийм юмд одоо миний хувьд бол дэлхийн хэмжээний яг ийм том ивентүүдийн бараг хамгийн анхных нь болж байгаа шиг байна. Тэгээд ийм газар одоо ажиллаад хүмүүстэй зөв харьцаад бид тэдэд бас яг энэ арга хэмжээ эхлэхээс өмнө бараг 2-7 хоногийн хугацаатай урт сургалтууд орсон. Тийм. Тэр сургалтуудад ороод ингээд яг дотор нь яг чи ингээд одоо энэ том үйл ажиллагааны нэг хэсэг болж шүү гэд явахаар бас айгүй олон юм сурж мэдтiin мөлий.
Тэгээд за тэр сургалтууд бол нэг ихний алхам тий. Тэгээд дараа нь одоо эндээ яг бүр яг жинхнээсээ ингээ ажиллаад ирэнгүүт бас ингээд айгүй олон төрлийн соёлтой хүмүүс наад захны одоо бишэл хоёлаа ингээд анх танилцчихлаа гэхэд би одоо гараа барих уу эсвэл твэрх үү эсвэл хоёр хацран дээр үнсэх үү гэд амар олон different одоо нэг тийм соёл ихтэй. Тэгээд тэр соёлуудаас нь бас суралцаад тийм айгүй гэхдээ ганц гоё юм нь бол надад бүх хүмүүс амар найрсаг байсан. Тийм ерөөсөө тэгэж үгүй мөг гэхгүй. Тийм. Угаасаа дэлхийн энэ ирсэн байгаа юм чинь тий. Одоо хэдүүлгийн байгаа бүс чинь нэгдсэн үндэсний байгууллагын бүс гэж явж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр төсөлд нь нэг зүйл асууч. Чиний хувьд одоо яг ийм залуу одоо охины хувьд те ингээд за улсад нь ийм хурал болж байгаа. За энийг ойлгож байгаа хүн байгаа, ойлгохгүй ч хүн байгаа. Гэтэ яг чиний хувьд одоо энэ цөлжилтийн асуудал, байгаль орчны асуудал за тэгээ яг энэ чиглэлээр ингээд дээд түвшний хүмүүс эндээ манай улсад цуглаад уулзж байгаа гэдэг энэ үйл явдал ер нь чамд хэр одоо сэтгэл төрүүлж байна. Чи энийг ер нь юу гэж харж хүлээж авч байна? Ер нь амар том хад завшаан гэж би бодож байгаа. Тэр тусмаа Монгол улс бол маш олон орны эдийн засаг болоод одоо юу гэдэг нь байгаль орчин тэр зүйлд нь нөлөөлдөг юм байна. Дэлхий бид нар угаасаа л нэг дэлхий дээр амьдарч байгаа учраас ямар нэгэн байдлаар хоорондоо уялдаа холбоотой байд юм байна. Жишээлбэл одоо Монгол улсад нэг шорон шуурга болоход тэр наад дамнаад ингээд олон оронд хүрдэг юм байна. Тэрнээс болоод эдийн засаг бас одоо нөлөөлдөг юм байна. Тэр болохныг мэдэж авч байгаа. Мөн дээрээс нь яг яалтчгүй зарим хүмүүс бол яг юу болж байгааг бас боддоор харах боломжгүй ч юм уу хараагүй учраас буруу дүгнэлт хийж байгаа юм болов гэж би бодож байна. Тэрнээс бол яг энэ хурал дээр маш олон байгууллагууд хэдэн жилийн хугацаанд бүгдээрээ мөрийж чигээд тэгээд бүх газруудаа тэнд павильонуудаа засаад улс орнуудынхаа соёлыг түгээнгээ бас энэ дэлхийд болж байгаа том асуудлыг шийдэх гээд явж байгаа нь өөрөө амар тийм гоё гэх юм уу? Нэг цаанаасаа нэг дулаахан хүн болох ингээд нэгдэж болдго юм байна. Бид нар хичээвэл бас болох юм байна. Тэгээд би бас яг тэр нөгөө delegation pavilion дээр очиод бус одоо орнуудын гаргасан судалгаанууд янз бүрийн юмнуудыг хараад байна. Ийм их юмнууд тэгэнгүүт тэднийг ингээ харангууд маш их хичээл зүтгэл орсон тий. Нэгэн ийм жижигхэн юм гаргахад ямар их юм болдог лээ. Тэнгүүд хүн улс орон юу байна? Тэгээд маш олон газрууд бөөнөрөө нийлээд зөндөө их судалгаа хийсэн, зөндөө их төсөл боловсруулсан. Тэгээд яг нэг гоё төслийг дуртахад яг би сая сонсоход бол нөгөө Африкийн цөлжилтийн эсрэг Green Great Wall гэж одоо хийж байгаа юм байна. Их ногоо хэрэмгээд. Тэр 2007 оноос хойш явж байгаа. Тэр бол миний сэтгэл маш их хүрсэн. Тэгээд маш олон төслүүд байгаа. Тэг хүмүүс бас яг жинхнээсээ яг цаг гаргаж тэр болохныг уншихгүй бол яг мэдээлэлээс хоцрох магадaltaй юм билээ. За тэгэхээр үзэгчдээ бидний подкастын маань цаг бас хязгаартай учраас энэ хүрээд өндөрлүүлэе гэж бодлоо. Тэгээд подкастын маань хамгийн ихний зочин бид дундаас хамгийн туршлагатай буюу хамгийн олон копиг үзсэн дэлгэр заяа байсан бол хамгийн сүүлчийн зочин маань бидний ирээдүйн хойч үеийн төлөөлөл хамгийн залуу тий одоо хинээс маань залуу бүр бишртээс ч залуу ийм зочноор подкастаа төгсгий гэж бодлоо. Тэгээд хамгийн ихэнд дэлгэр заяаг хэлсэнчлэн яг чухал шийдвэрүүд арай гараагүй байна. Дүгнэлт хийхэд бас гараахан эрт байна гэж байна. Тэгээ бид бүхэн дараагийн дугаарын зочдороо бүр илүү яг нарийн түвшний эксперт яг энэ хурлын яг хуралд оролцож байгаа залуу хилцээрчэд ахмад туршлагатай хилцээрчдтэй мөн зохион байгуулагч нартай сонирхолтой зочдоор дараагийн дугаараа үргэлжлүүлэх болно. За тэгэхээр дараагийн дугаар буюу 5 дахь дугаараараа эргүүлцгаая. Баяртай.